Үзэгч та бүхэндээ Монголын үндэсний олон нийтийн телевиз цагдаагийн ерөнхий газар хамтран бэлтгэдэг Амрыг ирээдүйн нэвтрүүлгийнхаа ярилцлагын цаг болон хүрэх гэж байна. Тэгэхээр өнөөдөр манай студид Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа, за гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмтэргээс урьдчилан сэргийлэгдсэн төр хамгаалах байрны дарга цагдаагийн очиж сэрж мэдгийг урьж оролцуулж байна. Ингээд танд энэ өдрийн мэдрэг. За өдрийн мэдрэг. За тэгэхээр ер нь төр хамгаалах байр маань байгуулагдаад 3 дахь жилийнхаа нөр үүсэж байна. Тэгэхээр энэ хугацаанд ер нь хамгийн анхны үйлчлүүлэгчийг одоо 2014 оны 4 сард авсан гэж үздэг. Тэгэхээр өнөөс хойш ер нь үйлчлүүлэгчд ямар байна? Ер нь одоо энэ төр хамгаалах байрыг байгуулснаар бас ямар үр дүн нөлөө гарч ийн? Энэ талаар манай үзэгчдэд товч мэдээлэл өгнө үү? За баярлалаа. За 2014 оны 2 дугаар сард анх төр хамгаалах байр маань байгуулагдсан. Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяанд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмтэргээс урьдчилан сэргийлэх хэлц шинээр байгуулагдсныг мэдж байгаа та бүхэн. За ингээд 14 оны 4 сарын 7-нд одоо анхны үйлчлүүлэгчийг хүлээж авснаас хойш манай байгууллага нийт 617 гэр бүлийн 1122 үйлчлүүлэгчийг өнөөдрийг хүртэл хүлээж авчаад байна. За энд маань бол дийлэнх нь эмэгтэйчүүд буюу хүүхдүүд байгаа. За эрэгтэй хүн 8 наснд хүрсэн эрэгтэй хүн, эмэгтэй 385, эрэгтэй хүүхэд 368, эмэгтэй хүүхэд 361-ийг хүлээж авсан. Тэгэхээр энэ нийт үйлчлүүлэгч нарын маань бол дийлэнх нь эмэгтэйчүүд хүүхдүүд байгаа. За хүүхдүүд бол нийт үйлчлүүлсэн хүмүүсийн 49.6%-ийг эзэлж байгаа. За өнөөдөр хамгаалах байр байгуулагдсанаар одоо ямар ач холбогдолтой юм бэ гэл ингээл асуудаг л да. За энэ маань бол өнөөдөр бид нар 1122 хүнийг хамгаалаад амнаас эрүүл мэндийг нэрсэлт орохоос хамгаалсан үйлчлэгээ маань өөрөө цаана маш ач холбогдолтой харагдаж байгаа. Өнөөдөр энэ хүн тэр хүчирхийлэл дарамтнд тэр стресс одоо нөө айдас түгшүүр өндөр нөхцөлд одоо байжсэн бол амнаас эрүүл мэнд хохирохыг бол үгүйсэх аргагүй юм л да. Тэгэхээр хүмүүсийн одоо тэгээд гол нь одоо амнаас эрүүл мэндийг хамгаалсандаа л ач холбогдол нь оршиж байгаа. За мөн одоо манай байгууллагад энэ хүмүүс маань ирж байрласнараа одоо нэг өөрсдийнхөө шийдэж чадахгүй байгаа асуудлаа мэргэжлийн сэтгэл зүйчтэй ярилцаад шийдлээ олж ийн. За мөн одоо цагдаагийн ажилтнуудаас зөвлөгөө аваад одоо хаана хандах вэ? Хуулийн байгууллагад хандах нь зөв юм уу, буруу юм уу? За өшөө ямар гарц гаргалгаа байна? Надад тусалдаг өөр төрийн болон төрийн бас байгууллагууд юу вэ гэдгийг их олж мэддэг. Тэгээ энэ утгаараа бас манай дээр ирж байгаа үйлчлүүлэгч нарын маань бас асуудал шийдвэрлэхэд бас их төхөн байдаг болов гэж бодож байна. 1000 гаруй хүмүүст үйлчилсэн байна гэдэг. Тэгэхээр энэний цаад маш олон хүмүүсийг одоо амнаас ирсдэг, альва одоо өвчин зовлонд нэрвэгдэх, одоо өрсөж зовох, за орон гэргүй байгаа хүмүүсийг төр хамгаалах байрандаа байрлуулах, хоол ундаар үйлчлэх гэдэг ингээд маш олон одоо эрсдлээс хамгаалсан юм үйлчлэг үзүүлж байгаа. Ер нь тэдгэр хүмүүстэй ингээд ярилцаад үзэхээр ер нь гэр бүлийн хүчирхийлэл гарч байгаа гол нөхцөл шалтгаан юу байдгийг энэ тал дээр танах одоо мэргэжлийн байгууллагын хувьд ямар судалгаа дүгнэлтүүд гаргадгийг, ямар байгууллагуудтай энэ асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хамтарч ажилладаг. За сэтгэл зүйн судалгааны чиглэлээр тэдгэр хүмүүсээс бол төрөл бүрийн аргаар бол тестээр одоо сэтгэл зүйн байдал нь сэтгэл санааны тогтвортой байна уу, айдас түгшүүр байна уу, амиа хорлох ийм эрсдэл байна уу гэдгийг манай сэтгэл зүйч судалдаг. За нийгмийн ажилтнууд маань нийгмийн талаас нь тэр тухайн хүн одоо яг ямар учраас одоо ингээд гэр орносоо гараад одоо нөхөртөөгөө хэрэлдэж маргалдаад хамтран амьдрахчтайгаа аав ээжтэй ч юм уу ийм болчоо гэдгийг бид нэр судалдаг л да. Тэгээ ингээд хараад хахаар бол хүчирхийлэлд өртөж байгаа хүмүүсийн маань дийлэнх нь бол одоо нөгөө нөхөр буюу хамтран амьдрахчтайгаа таагүй харилцаа тэдний зүгээс одоо хүчирхийлэл дарамт үзүүлсэн ийм тохиолдлууд нарийн илүү түгээмэл байдаг. Тэгэхээр ерөөсөө Монголд одоо нэг архиталт их байна гэж яриад байгаа Тэгээ энэ цаана бас архиталт байна, ажилгүйдэл байна. Одоо ажил хийхгүй одоо эхнэр хүүхдэд тижээж чадахгүй энэ байдлаасаа болоод ирчүүд бухимддаг ч юм уу. Өөрийнхөө дотны хүндээ гэр бүлдээ энэ стрессээ гаргадаг. Ажил үйлс нь бүтэхгүй байгаад ирэхээр одоо нэг хажуудах ханилуугаа ингээд одоо бас нөгөө хүчирхийлдэг. За мөн одоо бурс дийлэг тохиолдлуудыг хараад хардталтын асуудлаас болоод одоо нөгөө эмгтээгээ дарангуулаа, дараас нь мөшгөөд мөрдөөд иймэрхүү олон шалтгаан байна л да. Эдгээрээс бас түгээмлүүд нь сая миний хэлдэг нь. За мөн одоо эдийн засгийн хүчирхийлэл байна За энд бол зөвхөн эхнэр нөхөр
тий гэхгүйгээр одоо хадам эцэг их аав ээж төрсэн ах дүүч гэдэг юм уу иймэрхүү байдлаас бас болж бас хүчирхийлэл үлдэгдэж байгаа. Танай төр хамгаалах байртай холбоотой ямар тусгай дугаарын утас иргэдэд үйлчилж байна. Тэгээд танай дээр байрлаж одоо хандаж ирж одоо үйлчлүүлсэн хүмүүс дараагийн шатанд одоо ямар байгууллагад шилжүүлдэг. Энэ талаар та мэдээлэл өгөх. Хууль зүйн яамны дэмжлэгтэйгээр 107 гэд тусгай дугаарыг 14 оны 10 сараас эхэлж байрлуулан ажиллуулж байгаа. За энэ утсанд маань бол одоо бүх төрлийн утаснаас одоо үн төлбөргүй ханддаг. За хүчирхийлүүлэгчдээсээ одоо зүгтаад гарцсан ч байдаг юм. Эсвэл бол нөө хаана хандах одоо газраа мэдэхгүй байгаа хүмүүст манай энэ утсаар бас зөвлөгөө өгдөг. За энэ зүйл утас бол ажилд орсноор бол хүмүүс бол айгүйх энэ хамгаалах байрны талаар болон одоо хүчирхийллийн талаар за өөрийнхөө одоо хаана хандах тэгээд ханаас тусламж авах талаар бол их сайн авдаг болсон. Одоо энэ тав мэдээнээс харъя л да тий. Байгуулагдсанаас хойш бол энэ утас тавигдсанаас хойш нийт 4800 хүн манай 107 дугаарыг утсанд хандсан. За 5317 иргэн нийт одоо зөвлөгөө авсан бидгийг. Энэ нь одоо энэс 4300 одоо 107 утсаар хандж мэдээлэл авсан байгаа. За мөн одоо хөдөө орон нутгаас ч гэсэн бас их хүмүүс холбогдож байна. За энд одоо 2500 гаруй хүмүүс нь хотоос холбогдсон бол 400 гаруй иргэд бас хөдөөнөөс одоо малын бэлчээр дээрээс хүртэл одоо ингээ уйлаад ингээ хаана хандах уу яах вэ хөө хадам эцэг хүүд маань дарамтлаад энэ гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар хандсан тохиолдол хүртэл байдаг. За энэ тохиолдлуудад бид нар бол үйлчлүүлэгчийн өөрийн санал хүсэлтийг бас харгалзана. Одоо нэрээ хэлхийг хүсэхгүй те овг нэрээ одоо хаяг байршлаа хэлхийг хүсэхгүй үйлчлүүлэгч хүртэл одоо ярьж зөвлөгөө авдаг. За энэ дээр одоо үйлчлүүлэгчийн хүсэлтийг харгалзаад одоо өөрөө зөвшөөрөх юм бол бид нар харьяалах одоо аймаг нийслэлийн тэр цагдаагийн хэлцүүдэд бас бид нар энэ үйлчлүүлэгчийн өмнөөс бас хүсэлт гаргаж өгдөг байгаа тийм холбон зуучлаад энд ийм эмэгтэй байна танах ингээд дуудлагаар очооч ээж гэдэг юм. Иймэрхүү байдлаар бас холбон зуучлах ажлуудыг бас нэлээдгүй хийж байгаа. Төр хамгаалах байрны үйл ажиллагааны бас нэг хамгийн гол чухал зүйл бол энэ сэтгэл судлаачдын баг. Энэ сэтгэл зүйн шинэлэг үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх талаар одоо ажиллаж байгаасаа илүү одоо өргөн цар хүрээтэй ажиллахын тулд одоо ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа юм. Одоо утсаар болон биеэр одоо тусламж үзүүлж байгаа. За яг биеэр ирсэн үйлчлүүлэгчийн хувьд гэх юм бол сэтгэл зүйн сорилт оруулж ин тэ тайвшруулах дасгалыг ажиллуулж ин одоо айд сандраад уйлаад орлоод ингээд ирсэн хүмүүсийг эхний ээлжинд бид нар хүлээж аваад сэтгэл зүг нь тайвшруулад янз бүрийн одоо нөгөө нэг тайвшруулах дасгал хийн. Тэрнийхээ дараа нь сэтгэл зүйн одоо нөгөө нэг илэрлэл нь ямар вэ гэдэг дээр бас мэрэгжлийн одоо сэтгэл зүйчд маань бол төрөл бүрийн тестээр асуулах авдаг. Энэ дээрээ үндэслээд одоо сэтгэл зүйн чиглэлээр энэ хүн дээр одоо ямар ажлуудыг хийж гүйцэтгэх үү гэдэг төлөвлөгөө гаргаад ажилладаг. Одоо хүн болгоны темперамент те сэтгэл зүйн байдал бол өөр байдаг учраас бас өөр байхыг шаарддаг. За манай дээр бол одоо сэтгэл заслын үйлчилгээ бол шаардлагатай байгаа. За сэтгэл зүйчнээс одоо би сонгоод Монгол Улсын боловсролын их сургуулийн сургалтын албатай хамтраад бид нар бас сэтгэл заслчаар биднэрт бас сургаж өгье гэсэн байгаа хүн төлбөргөө. Тэгэхээр бас энэ маань бас сэтгэл заслын үйлчилгээг өөрсдөө бид нар байран дээр үйлчлүүлэх юм бололцоо нэгдэж байгаа маа. За мөн одоо бас Улаанбаатар их сургуулийн багш нар тий одоо хууль сахиулахын их сургуулиас эдгээр бас манай үйлчлүүлэгч нарт бас сэтгэл зүйн болон одоо хууль эрх зүйн талаас төлөвлөгөө ийм зөвлөгөө мэдээлэл өгж байгаа. За мөн одоо бид нар зөвхөн эмэгтэйчүүд насан турш хүн гэлтэхгүй одоо байранд маань нөгөө ээжээ дагаад ирсэн давхар хүчирхийлэлд өртсөн ийм хүүхдүүд ирдэг дангаараа ирдэг ч хүүхдүүд байгаа. За мөн одоо бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд бас манай тэр 10 орчим ирсэн. За энэ хүүхдүүд их юм бас нөгөө сэтгэл зүйн талаас нь заслын үйлчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөөний үйлчилгээ явуулахаас гадна бас нөгөө хүүхдийн маань ерөнхий боловсролын сургуулийн одоо юу орхигдох гэдэг учраас бид нар бас боломжийн хэрээр үйлчлүүлэгч маань зөвшөөрөх юм бол тухайн одоо нэг суралцдаг сургуулийнх нь багш нийгмийн ажилтнуудтай холбогдож одоо бага ангийн хүүхд бол бага ангийн багшаас нь даалгаврыг авч хийлгэж байдаг юм тий. За мөн иймэрхүү ажлууд хийдэг. За тэгэхээр ярилцлагаа төгсгөл бас яг төр хамгаалах байрны талаар мэдээлэл сайн байхгүй. За энэ талаар тодорхой мэдээлэл авахыг хүсэж байгаа иргэдтэй хандаж юу гэж хэлэх вэ? За бас
төр хамгаалах байрны талаарх мэдээллийг авахыг хүсэх юм бол 107 гэд утас байгаа. За мөн одоо өөрийн телефоны 4 операторын утасаас манай дээр байрлаж байгаа. За мөн бүх цагдаагийн газар хэлцүүд дээр очиод жижүүр дээр нь ч юм уу одоо албатууд дээр очиод ингээд хамгаалах байрны талаарх мэдээллийг авъя гэх юм бол бас энэ бүхэн хаалга нээлттэй байгаа. Бүтэн хариг гэр бүлтэйгээ зорилттой энийг бид нэр 15 оноос эхлээд манай хэлтсийн зүгээс нийслэл Улаанбаатарын хэмжээнд зохион байгуулсан. За энэ аяны хүрээнд яг таны ярьдагчлаа одоо төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуй нэгжүүд, хамт олон байгууллагаараа за ингээд манай аянд нэгдээд оролцож байгаа. Энэ бол нэгдэх нь гол нь биш. Нэгдснээрээ тэр байгууллагууд өөрсдийнхөө байгууллага, аж ахуй нэгж ажилчдын дунд бас энэ хүчирхийлэлгүй хамт олон болох ийм гол нь ийм зорилготой нөлөөллийн арга хэмжээ юм. За энэ жилээс бид нар бол одоо үндэсний хэмжээний хөдөлгөөн болгож өрнүүлэхээр одоо ингээд зорилт тавиад эхнээсээ одоо бэлтгэл ажлаа хангаад явж байна. За ингээ баярлалаа үзэгчтэй. Бид та бүхэндээ Монголын үндэсний олон нийтийн төлөө цагдаагийн ерөнхий газар хамтран бэлтгэдэг Амрын гэрийн нэвтрүүлгийнхаа ярилцлагын цаг буланд Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа гэр бүлийн хүчирхийлэл хүүхдийн эсрэг гэмтрээс урьдчилан сэргийлэгдсэн төр хамгаалах байрны дарга цагдаагийн оршууч Сэрж Мэдгийг урьж оролцууллаа. Ингээд манай нэвтрүүлэг үргэлжилж байна.